Хөрөнгө оруулагчдаас босгож байгаа хөрөнгөний зарцуулалтын үр ашигын хувьд та бүхэн одоо ямар нэгэн тооцоол хийсэн бол ер нь хүлээгдэж байгаа үр дүнгууд бас юу? Үнэт цаасны хувьд тэгвэл 2024 онд 201-264 дугаар тогтоол засгийн газрын тийм ээ эсрэг эрдэнэ төлөөлөгчд бол энэ 89 дугаар тогтоолоор 159 тэрбум төгрөгийн зээллийг бол 2026 онд бас зарих тогтоолуудаар хөдөлж байгаа. За 2024 онд бид нэр гадаадын бонд, дотоодын бонд гэд нийт 3 бонд босгосон. Гадаадын бонд бол 500 сая $5 бол Сэлбүтийн бүтээн байгуулалт нь бол амжилттай зарцуулагдаад хотын бүтээн байгуулалтын ажил маань бол хуурийн дагуу явж байна. За дотоодын бонд гаргасан бөөрөлжүүдийн маань бөөрөлжүүд болон багнуурын батарей хоригдлын станцууд дээр өгсөн хөрөнгө оруулалтууд дамжуулан зээлүүд маань маш амжилттай хуурийн дагуу төлбөрийг төлж манай хөрөнгө оруулалт менежментийн корпусаас тодорхой хэмжээний бол ашиг маржин хийгээд бол явж байгааг дуулахад бас таатай байна. За мөн тус төслүүд бол Улаанбаатар хотын өнөөдрийн энэ 2025-аас 27 оны эрчим хүчний найдвартай байдлыг хангахад бол хамгийн тэргуун чухал үр гүйцэтгэж бөөрөлжүүдийн 2 дугаар блок бол 300 мегаваттаар бол өнөөдөр яг одоогийн мөчид бол төвийн шугамд нийлүүлж байна. Мөн багнуурын батарей цахилгаан станц нь хоногт 2 удаа оройн цагийн уучаалаа 50 мегаваттаар бол Улаанбаатар хотын төвийн шугамд нийлүүлснээр Монгол улс анх удаа 2025-аас 26 оны үйл бол Оросын холбооны улсаас төвийн шугамд бол дэмжлэг авахгүйгээр хэсэг байж чадж байгаа юм бол амжилттай. Энэ бол их усүрийн дутагдлаас болж Улаанбаатар хот буюу төвийн шугам дээр эрчим хүчний хязгаарлалт хийхгүй нөхцөл байдлыг бол анх удаа Монгол улсын хэмжээнд бол хүргэж байна. Эрчим хүчний аюулгүй байдлын хувьд эдийн засгийн хувьдсан ашигтай хуурийн дагуу явж байгаа гэдэг бас тулахад таатай байна.